Орим төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хурангуй хүргэе. Вьетнамын цагдаагийн албанд зүтгэсэн 20 хүлэг эх орондоо эргээрлээ. Хөгжлийн банкны санхүүжилтээр баруун бүсийн лүнгийн замын ажлыг 9-р сараас эхлүүлнэ. Нийслэлийн онцгой комисс үерийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хуралдаж мэдээлэл өглөө. Америк нэгдсэн улс Ираны талууд Ормозын хоолойд харилцан цохилт өгснөөр нөхцөл байдал хурцадлаа. НАТО-гийн дээд хэмжээний уулзалт Анкарад нэгдэж, батлан хамгаалах салбарын томоохон гэрээ хилцлүүд хийгдэж байна. Хүний 8-ны эсрэг олон улсад явуулсан ажиллагаагаар 1000 гаруй хүнийг баривчилжээ. Монгол улс бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус улсад морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адуу эх орондоо ирлээ. Монгол улсын ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамжаар нүүдэлчин авахгүй ёс заншлыг хадгалан хамгаалах адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэлхийн адууны өдрийг улсын хэмжээнд тэмдэглэл өнгөрүүлэхээр шийдвэрсэн билээ. Энэ хүрээнд Вьетнам улсын талд санал тавьсны дагуу тус улсын морьт цагдаагийн албанд нэр төртөө зүтгэсэн 20 хүлгийг Монгол улсад буцаанд бэлгэлэх шийдвэр гарсан юм. Бүлэг морьт маань эх орныхоо нэрийн өмнөөс нийгмийг аюулаас хамгаалах үйлсэд Вьетнам улсын морьт цагдаагийн хороонд албаа хаагаад ийхүү үндэсний их баяр наадмынхаа өмнө тал морин жилдээ дэлхийн адууны өдрийн өмнө Монгол улсын ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу их нутагт нь буцаан авчрах ажлыг ийхүү зохион байгуулж байна. Ичлээ захалан идэшиж нутга зорин тэмүүлсэ Буцаад ирэндээ төсөөлж байгааг учраас маш тийм догтлолтой хүлээж авлаа. Нулимс сэрнэлэл хүлээж авлаа да. Яг л хүн шиг шүү дээ. Эх орондоо ирээд эх орныхоо уур амьсгалыг аваад үүс тижээлээд биеийнхэн чилээн гараад биеийн тайвшраад ирж байгаа маш тийм таатай санагдаж байна. Эх орондоо ирсэн, эх орныхоо ирсэн баярлалаа гэж байгаа болов гэсэн сэтгэл төрж байгаа. оны 7 дугаар сард Вьетнам улсын нийгмийн аюулгүй байдлын сайд Тоолам манай улсад хийсэн ажлынхаа үеэр морьт цагдаагийн алба үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасныхан дагуу 2020 оны 1-р сард 100 монгол адууг тусгай үүргийн нислэгээр хүргөөгч байсан түүхтэй. Энэ удаагийн түүхэн ажлыг хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Мөнх Эрдэнэр ахлуулсан цагдаагийн ерхий газар, хэл хамгаалах ерхий газар, шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газар, гайлын ерхий газар, иргэний нисэх ерхий газрын бүрэлдэхүүнтэй салбар дундын ажлын хэсэг гардан зохион байгуулжээ. Ажлын хэсэг мал эмнэлгийн үйлчлэг, хорой цэрийн шинжилгээ, вакцинжуулалт болон экспорт, импортын баримт бичгийн бүрдүүлэлтийг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн байна. Хүлгүүдийг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэх логистикийг Монголын талаас Өндөр Зотол Логистик компани, Вьетнамын талаас Golden Sun Logistic Service компаниуд хамжилттай зохион байгуулжээ. Өдгөө эх орондоо ирсэн 20 хүлгийн цаашдын харьцалгаа хамгаалалтыг шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газар хариуцгаруулсан байна. Хоёр улсын хамтын ажиллагааны бэлэгдэл болсон Эдгээр Баатарлаг хүлгүүд нутгийнхаа уудам талд амгалан тайван бэлчиж байна. Засгийн газар өнөөдрийн ээлжид хуралдаанаараа хэлэлцэж гаргасан гол шийдвэрүүдээ олон нийтэд танилцууллаа. Засгийн газрын мэдээснээр сүүлийн 5 жил зогсон байсан хөгжлийн банкны үйл ажиллагаа бүрэн сэргэж ашигт ажиллагааны түвшинд хүрсэн байна. Тус банк улс төрийн нөлөөгүйгээр олон улсын зах зээлээс 500 сая $6.9% үтэйгээр амжилттай босгожээ. Цаашид хөгжлийн банк дэд бүтэц, эрчим хүч, зам тээврийн томоохон төслүүдийг дагнан санхүүжүүлэх юм байна. Үүний хүрээнд баруун бүсийн 1.1 сая иргэний зорчдог гол гарц болох 101.7 км урт 4 игнэтэй лүнгийн замын барилгын ажлыг 9-р сараас эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Эрчим хүчний сайд найдлаа мөн салбарын шинжилгээний талаар мэдээлэл өглөө.
өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбартай холбоотой бас нэгэн чухал шийдвэр гаргасан. Та бүхэн санаж байгаа саяхан 5 байршил 5 аймгийн нутагт сэргээгт эрчим хүчний нээлттэй санхүүжүүлэлтийг аукционыг амжилттай зохион байгуулсан. Нийтдээ 220 мегаваттын хүчин чадалтай батарей хураагууртай нарны цахилгаан станцыг бүтээн байгуулалтыг сая 7 сарын 1-ээс гэрээ байгуулад ажилдаа орцгоосон. За яг энэ загвараар энэ сайн туршлагыг өргөжүүлээд дараагийн шатны аукционуудыг зарласан. Зарлж шийдвэрийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гаргалаа. За тухайлбал Баруун аймгийн 3 байршилд Баян Улгийн, Увс, Баян Онгор аймагуд дээр бас нарны батарей хураагууртай цахилгаан станцыг нээлттэй санхүүжүүлдэг. Зүүн аймагт Баруун урт болон Дорнод аймагт Сүхбаатар болон Дорнод аймагт мөн адилхан нарны батарей хураагууртай цахилгаан станцыг нээлттэй санхүүжүүлдэг. Ингээд 5 байршилд цаашлаа дараа нь бас говийн бүсэд цогццын Хамбогд сум, Дорногов аймгийн Мандах сумн дээр дэд станцд холбох нөхцөлтөөр 3 байршил дээр мөн адилхан сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг явуулсан байгаа. Бас нээлттэй санхүүжүүлэлт явуулна. За мөн Дунд гавийн Сайн цагаан суманд 100 мегаваттын салхины цахилгаан станцын аукционыг бас зохион байгуулнаа. За үүнээс гадна үгээр зогсохгүй манай улсад 330 сум байдаг. 330 сумын 134 нь хүчтэлийн дутагдaltaй, улаасалтай, эрчим хүч цахилгаан чанарын хувьд хангалтгүй байдаг юм судалгаа байдаг. Тэгэхээр эдгээр сумдаас эхний ээлжинд 22 суманд хамгийн шаардлагатай байгаа эрчим хүчийг чанартай болгох шаардлагатай 22 суманд багцлан бас нээлттэй санхүүжүүлэлтийг зарлаж байгаа. Нарны болон батарей хураагууртай сумд зарим сумдад мөн сумд хооронд байршлыг нь оновчтой тодорхойлоод нээлттэй санхүүжүүлэлтийг зарланаа. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд тариалтын явц сайн байгаа гэсэн мэдээлэл өглөө. Нийт 530 мянганга талбай тариалт хийж дуусгасан бөгөөд тариаланчдад 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зайлуулжээ. 2025 онд Монгол Улсын газар тариаланд бас хүчтэй дөргилт өгсөн гангийн улмаас газар тариалангийн компаниуд мөн одоо хүнсний ногоо тариаланчдын хувьд бол бас санхүүгийн хувьд нэлээд хүнд байдалд орсон байсан. Тийм учраас энэ засгийн газраас энэ одоо хөнгөлөлтөө зээлийг одоо 130 орчим тариалангийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж иргэдэд бас олгосон байна. За үүний үр дүнд одоо энэ хаврын тариалт бол амжилттай явагдаж дууслаа гэж ингэж үзэж байгаа. Нийслэлийн зүгээс агаарын бохирдлыг 50%-аар бууруулах зорилгоор баг нуурын ухрааг түвшгэлсэн хагас коксын түлшний үйлдвэр байрахаар эцэстэн шийдвэрсэн байна. Энэхүү 490 тэрбум төгрөгийн төслийг 2026 оны сүүлээс эхлүүлж 2028 онд бүрэн ашиглалтанд оруулах юм байна. Мөн сүлжилтэд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулахад 40 хоног үлдээд байгаа энэ үед бэлтгэл ажил 90% үргэлжилж байна. Манай улс энэ хуралд бэлчээр, усны менежмент болон байгальд суурилсан шийдэл бүхий 3 томоохон санаачлагыг дэвшүүлэхээр төлөвлөж байгаа талаар өнөөдрийн хэвлэлийн хурлаар мэдээллээ. Нийслэлийн онцгой комисс хуралдаж Улаанбаатар хотод үүсэд буй үер усны нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Өчигдөр 17 цагаас өнөөдрийн багууд буюу 11 цаг хүртэлх хугацаанд хотын зүүн хэсгээр 13 мм, харин баруун хэсгээр 47 мм хүртэл хурд тундас орж үерийн нөхцөл байдал үүсчээ. Энэ хугацаанд төвийн 6 дүүргийн 38 байршилд ус тогтож нийт 25 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Энэхүү эрсдлийг арилгахаар 254 албан хаагч, 64 техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж байна. Мөн орон сууцны хонгол руу ус орохоо сэргийлж, сууц өмчлөгчдийн холбоодод анхаарал өгч, бэлэн байдлыг шалгахаар боллоо. Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд 1917 айл өрх амьдарч байгаа бөгөөд зарим иргэд нүүхээс татгалзаж байгаа нь ажлыг хүндрүүлж байна гэж Геодиз усны барилга байгууламжийн газрын дарга дурдлаа. Нийслэл Улаанбаатар хот дээр нийтдээ 1000 гаруй одоо 1200 орчим хатуу уучлалтай зантай. Улаанбаатар хот дээр өнөөдөр байгаа нь 201 км борооны уц зайлуулах шугам байгаа. Тэгэхээр үлдсэн хэсэг нь уц зайлуулах шугамг л гэсэн үг. Ер нь бол уц зайлуулах шугамаа бид өмнө жилүүдэд дандаа зам барай явуулсан бол энийгээ орхигдуулсан байсан. Энэ жилээс ер нь бол шаардлага нь бол бид заавалчгүй ус зайлуулахтай байна гэдэг нийслэлээс ийм шаардлагыг тавиад ажиллаж байгаа. За яг өнөөдрийн хувьд 13 цагийн байдлаар бол өглөөний одоо ус тогтсон байрт одоогоор бол үндсэндээ байхгүй болж байна. За үүний дараа бид нар тухайн зан талбайг дээр үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, орж ирсэн шороог арилгахын ажил дээр бол
хотын одоо төвийн 6 дургийн хэмжээнд одоо өглөөнөөс хойш 3165 м2 газрыг цэвэрлээ тийм. За энэ цэвэрлэлийн дараа өдөөс хойш аяндаа хатхыг жоохон баг зэрэг хатаад ирэнгүүт нь халдаргуулжт ариутгын ажлыг бол энэ үүний араас хийнэ. Бүх газруудад одоо энэ үерийн орж ирсэн шороо цэвэрлэл дараа нь ариутгах ажлыг бол Улаанбаатарын төвийн 6 дургийн хотын тайшхан бүх байгууллага оролцоод ажиллаж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлснээр үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10-наас 12-нд бороотой байх төлөвтэй байгаа тул хүнхүүж техник хэрэгслийн нөөцийг бүр хангажээ. Үерийн эзлэг бууруулга урт хугацааны хүрээнд 2035-аас 2040 оны мастер төлөвлөгөө баталж 13.3 их 80 төгрөгийн төсвөөр 480 км үерийн хамгаалалтын 70 сувг байгуулахаар тусган ажиллаж байгааг тэд мэдээллээ. Үүний зэрэгцээ олон улсын томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгааг дуулгалаа. Тухайлбал Дэлхийн банкны санхүүжилтээр 100 сая $1 өтөг бүхий 100 км далан барих төслийн судалгааг энэ онд дуусгахаар төлөвлөж байгаа бол Хятадны Экзим банктай хамтран Сэлб дунд голын дагуу 160 км үерийн хамгаалалтын байгууламж барихаар ажиллаж байгаа юм байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэл нийтийн тээврийн үйлчилгээг 139 чиглэлд 959 автобусаар зохицуулан хүргэнэ. Хүйд олон худаг чиглэлд автобус Улаанбаатар зочид буудлын зүүн тал болон төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын зогсоолоос хөдөлж, замын дагуух бүх зогсоолд бууж сулгах юм. Түүнчлэн 7 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэн рүү Дүнжин гар болон Мишель Сити зогсоолоос Б1, Б2 богино эргэлтийн автобусууд хүйд олон худаг руу давааны зөвлөгөөс тус эрэгдэд үн төлбөргүй үйлчилнэ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг хөнгөвчлөх зорилгоор амбулаторийн журмыг шинжилж байна. Шинэ зохицуулалтаар хавдар халдварт өвчин, нүд чих хамар хоолой, шүд арьс, харшил сэтгэц, осол гэмтэл, мэс засал, диализ болон уламжлалт ангаах ухаан, сэргээн засах зэрэг тусламж үйлчилгээг цахим шилжүүлэггүйгээр шууд авах боломж хэвээр байна. Түүнчлэн 0-аас 18 насны хүүхдүүд бүх төрлийн тусламжийг шилжүүлэггүй авах боломж, жирэмсний хяналтад анхудаа үзүүлэхдээ цахим шилжүүлэг шаардагдаж, дараагийн үзэлгүүд дахин шаардахгүй байхаар уян хатан зохицуулжээ. Харин лавлгаа шатлалын байгууллагад шатлал алгасан шилжүүлэггүйгээр үзүүлэх тохиолдолд 20,000 төгрөгийн хамтын төлбөр төлөх журам мөрдөгдөж эхэллээ. Зөвчлөлтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал эхлэхэд 40 орчим хоног үлдээд буй энэ үед Монгол улс бэлтгэл ажлаа эрчимжүүлж байна. Гадаад харилцааны дэд сайд бөгөөд дэд хорооны дарга амар төвшин, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд сандаг очирнаар хэлийн чанд дах Монгол улсын дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай цахим уулзалт хийж хурлын бэлтгэлийн явцыг танилцууллаа. Гадаад улс орнуудад уг хурлыг сурталчлан таниулж, олон улсын түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллахыг үүрэг болгосон бөгөөд дипломат төлөөлөгчийн газрууд энэ чиглэлээр санаачлагтай ажиллахаа илэрхийлсэн байна. Монгол улс ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдсон. Манай улсын олон улстай нэр хүндийг өсгөж, соёл байгалийн өвийг хамгаалах, дэлхийн үйлсэд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүллээ. Энэ хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг анхны хурлаа хийж, хүннөгийн язгууртны оршуулгын цогцлборыг дэлхийн өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх. Мөн 7 дугаар сарын 19-ноос 29-нд бүгд найрамдах Солонгос улсын Пусан хотод болох дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы бэлтгэлийг хэлэлцлээ. Монгол улс 1990 онд 1972 оны конвенцид нэгдэн орсноос хойш 6 өвийг дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байгаа бөгөөд энэ удаагийн хорооны гишүүнчлэл нь өвийг хамгаалах бодлогоо шинжлэх ухааны үндэслэлтэй хариуцлагатайгаар хэрэгжүүлэх чухал алхам болж байна. Үзэгч та бүхэн дотоод мэдээ хүргэлээ, үргэлжлээд дэлхийд дахинд болж буй үйл явдлын мэдээллийг хүргэе. Харин тэрэг үзэгчтэй төвцөн мэдээлэл хэлбэр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америк Ираны талууд өнгөрсөн сарын дундуур галаа зогсоон харилцаа ойлголцын санамж бичиг байгуулж, улмаар инхийн гэрээ байгуулах яриа хэлцээгээ үргэлжлүүлж байсан боловч мягмар гарагт Ормосын хоолоогоор зорчиж явсан хөлөг онгоцууд руу Ираны тал халдсны хариу болгон Америкийн нэгдсэн улс Иранд цоврал цохилт өгч эхэлсэн байна. За ингэснээр талуудын хоорондох нөхцөл байдал дахин хурцтаж эхлээд байна. Америкийн нэгдсэн улсын төв командлын хийсэн мэдгэгдэлд энэхүү цоврал хариу цохилт хэдэн цаг үргэлжлэх бөгөөд Ираны агаарын давталгаанаас хамгаалах систем, эргийн ажиглалтын систем,
газар агаар ангиллын пуужин, хөлөн онгоцны эсрэг далавчид пуужин болон дрон хөргөх талбайг онилсон гэж холбогдох их сурвалжууд мэдээлээд байна. За Америкийн талын мэдээлэл дурдсанаар Ираны Исламын хувьсгалт гвард Ормозын хоолойд хэд хэдэн худалдааны хөлөгт халтсан бөгөөд ямар ч үндэслэлгүй туйлын аюултай мөн гал зогсоох хэлэлцээрийг илт зөрчсөн үйлдэл гэж мэдгдлээ. Хэдийгээр Америкийн нэгдсэн улсын тал цохилт өгч байгаа ч үүний дараа хэлэлцээг өргөжлүүлж эцсийн тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлээд байна. Харин Америкийн нэгдсэн улс цохилт өгч эхэлсний дараагаар Ираны талаас мөн Америкийн нэгдсэн улсыг Исламабадын харилцаа ойлгоснын санамж бичгийг удаа дараа зөрчсөн хэмээн буруутгасан байна. Исламын хувьсгалт гвардийн мэдээлэл дурдсанаар Америкийн халдлагын хариу арга хэмжээ болгон Салман бомбт Бахрейн дахь Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн 5 дугаар флотын төв байр Кувейт дахь Али Аль Салем агаарын бааз зэрэг Америкийн нэгдсэн улсын 85 гол цэргийн байгууламжид цохилт өгсөн гэж мэдээлээд байна. Мягмар гарагт НАТОгийн дээд хэмжээний уулзалт Туркийн нийслэл Анкара хотод албан ёсоор нэгдлээ. За 2 хоногийн хугацаанд зохиогдох НАТОгийн дээд хэмжээний чуулга уулзалтад тус эвслийн 32 гишүүн орны төр засгийн тэргүүнээр за мөн НАТОгийн гишүүн бус 2 улсын төрийн тэргүүнээр хүрэлцэн ирж оролцож байна. За тодруулах юм бол Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө солонгосын ерөнхийлөгч ИЖМ-аар оролцож байгаагаас гадна Австрали, Япон, Шинэ Зеланд, Бахрейн, Кувейт, Катар, Арабын нэгдсэн Эмират улсууд төлөөлөгчдөө илгээгээд байна. За дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн онцлог үйл явдал нь Батлан хамгаалах салбарын олон тооны хамтын ажиллагааны төслийг зарласан форум байлаа. НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюте үндсэн илтгэлтэй эдгээр энэ форумын үеэр одоо байгуулагдаад байгаа гэрээний нийт үнийн дүн хэдэн тэрбум ам долларт хүрнэ гэдгийг бол мэдгдсэн. За Батлан хамгаалах үйлдвэрлэлийн форумын хүрээнд хамгийн багадаа 50 тэрбум ам долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад байгаа бөгөөд эдгээр гэрээ хэлэлцээр дагаараас эсэргүүцэн хамгаалах систем, нисгэгчгүй нисэх аппарат худалдан авах, зэвсэгдэл болон цэргийн техникийн хамтарсан төслүүд багтж байна. НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютегийн мэдгдснээр ойрын 5 жилийн хугацаанд дрон болон дронтой тэмцэх хэрэгслийг үйлдвэрлэхэд 40 тэрбум ам долларын хөрөнгө оруулах Drone Age санаачлагад эвслийн 20 орон нэгдэн оролцож байна. За НАТОгийн дээд хэмжээний чуулга уулзалтад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд тэрээр эхний өдөр хийсэн мэдээлэлдээ Ираны эсрэг цэргийн ажиллагаанд дэмжлэг тусалцаа үзүүлээгүй хэмээн НАТОгийн гишүүн орнуудыг шүүмжилж дарамтлсан утгатай байр сууриа дахин илэрхийлж Гренланд арлыг Америкийн нэгдсэн улсад нэгтгэх хүслээ давтан илэрхийлж Европын орнуудаас цэргийн хүчээ бүрэн гаргахаар сүрдүүлсэн байна. Түүнчлэн НАТОгийн гишүүн орнууд Батлан хамгаалах зардалаа хангалттай өсгөхгүй байгааг тэрээр дахин шүүмжилж дарамт шахалт үзүүлээд байна. За энэ үеэр мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО болон гишүүн орнуудад Украинд үзүүлэх агаарын давталгаанаас хамгаалах тусламжаа нэмэгдүүлэхийг уриаллаа. Мөн тэрээр өнөөдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтаараа Оросын албаны улс Украины хотууд руу давталгаагаа эрчимжүүлж байгаа энэ үед Америкаас Patriot агаарын давталгаанаас хамгаалах нэмэлт системүүдийг нийлүүлэхийг хүсэх төлөвтэй байна. За НАТОгийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол ач холбогдол нь улс төрийн шинжтэй тулгамдсан асуудлуудыг шийдэх гэхээсээ илүүтэйгээр НАТОгийн холбоотнууд дэлхийн нийтэд эв нэгдлээ батлан харуулах зорилготой хэмээн ажиглагч шинжээчид дүгнэн үзэж байна. Зөвлөмж мэдээ хүргэе. Хил дамнсан хүний 8-ны эсрэг олон улсын хамтын ажиллагаагаар нийтдээ 1000 гаруй хүнийг баривчилсан талаар Интерполын зүгээс мэдэгдлээ. За Интерпол, Европол, Frontex-ийн хамтран удирдсан Operation Global Chain нэмэх уг ажиллагаа өнгөрсөн сарын 8-наас 12-ны өдрүүдэд болж Африк, Америк, Ази, Европын нийтдээ 59 орны 40 мянган цагдаагийн албан хаагч оролцсноос гадна Их Британи, Америкийн нэгдсэн улс, Франц, Герман, Испани, Нигер, Тайланд, Вьетнам зэрэг улсууд тусалцаа үзүүлжээ. Ажиллагааны хүрээнд бэлгийн мөрчлөг үлдэж албатай хөтөлбөр эрхлүүлдэг, цахим луурын төвүүдэд ажиллаулдаг, гэмт хэрэг үйлдэхийг албаддаг болон гудамжинд хүчээр гуйлга гуйлгуулдаг зэрэг гэмт хэрэг үйлддэг бүлэглэлүүдийг онилж 334 хүнийг хүн худалдаалах гэмт хэрэгээр 690 хүнийг холбогдох бусад гэмт хэрэгт буруутган баривчилж 465 шинэ мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж үр дүнд нь хүн худалдаалах гэмт хэргийн охирогч эсвэл болзошгүй охирогчоор 2070 хүнийг илрүүлсний ихэнх нь эмэгтэйчүүд байсан байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.